Тэгээ би одоо тэтгэр бүх хүнгийг өгсөн. Байранд орно гэд намайг одоо яг оруулаа гэд хураад 15 20 гэж авсаар байгаа хийм болгоцсон. Би үннийг л хэлэх. Энэ өдрийн амгалан альтрын за би бол 2020 онд анх 500 мянган өгөл ихэлсэн. Тэгээ 23 оны 11 сараас л зогсоос. Тэр хооронд одоо би өгсөн юм 60 сая болчиход байгаа юм. Тэгээ энэ хооронд надад хамгийн гол гомдолтой юм нь одоо Санжаа Отхон Батын дээр Санжаа бол эхлээд одоо ногоо хөгжил гэж байгуулж гэрээ хийсэн. Дараа нь Отхон Бат гэдэг Отхон Бат биш Отхон Дамир тэр нөхөр одоо бид нэр хувьцаа тараана гэж одоо байгууллагын компани ажиллаагүй компани хувьцааг биднэрт тараана гэж худлаа хэлж залилан хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ би одоо хамгийн гол нь эднэрт анхааруулж хэлэхэд би одоо боловсролд 36 жил ажиллаад тэтгэврт гарсан. Тэтгэврт гарахдаа тэтгэврийнхээ мөнгийг бүгдийг байранд орно гэд өгсөн. Тэгээ одоо байрсгүй мөнгөчгүй. Одоо ингээ хүний хүүхдийн байранд төрөөсөр амьдэрч шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ хэцүү байна. Тэгэхээр вакс хэмжнэр одоо бид нарыг бол одоо сайхан л ажиллаж амьд улс хамгийн нэгдүгээрт харж явах ёстой улсууд. Гэтэл одоо бид нар бүгд готомд гарлаа шүү дээ. Тийм учраас одоо энэ Санжаа энэ Отхон Дамир энэ дэрт та угаахыгаа харж байгаа үстэй. Хиймэл болоод гудамж явж шоо гэдгийг хэлчихсэн юм. За хөрөмхөө. Энэ хүн өнөөдрийн энэ хэвлэн баг хуурал хийсний ач тус гарч энэ олон нийт мэдэж энэ яамд хамгад анхаарал одоо бодлогын яамны сайд Бат хамглан эрүүл мэндийн сайд тэгээ одоо энэ ерөнхий сайд учрал энэ үгдийг л одоо нэг анхааралтай авч энэ болгыг шийдэхэд тусцаа үзүүлж харьлаач айл гэж хэлье. Өөр юу юу. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.